2025 оны эхний хагасжилд Монголын залуучуудын холбоо шинжилэл, манлайлал, оролцоонд суурилсан үйл ажиллагааныхаа шат дараасан томоохон өөрчлөлт, ахиц дэвшлиг хийж үндэсний хэмжээний идэвхтэй хөдөлгөөн болон өрнөж эхэллээ. 10 жилийн турш тасалдаад байсан үндэсний залуучуудын зөвлөлийн нөхөн сонгуулийг амжилттай зохион байгуулж, ээлжид 4-р хуралдаанаа амжилттай хуралдуулан, байгууллагын бүтэц зохион байгуулалт шинжлэгдэж, үйл ажиллагаа нь эрчимдснээр Монголын залуучуудын холбоо залуусын дуу хоолой оролцооны гол төв болон дахин сэргэж байна. 21 аймаг 9 дүүргийн салбар хороодоор дамжуулан залуусын баг чуулганыг нээлттэйгээр зарлаж, салбарын бүтэц өргөжж, хамар хүрээ тэлж, залуусын оролцоо бодитоор нэмэгдлээ. Холбооны санхүүгийн харилцаа ил тод нээлттэй болж, өмнө үүсэд байсан үр төлбөр болон орлого зарлагын тооцоог цэгцэлж, итгэл дээр суурилсан хариуцлагатай тогтолцоог бүрдүүлээд байна. Гадаад харилцааны чиглэлдэж бодит ахиц гарч, бүгд найрамдах Хятад улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Солонгос улс, Сингапур зэрэг орнууд руу албан ёсны айлчлал хийж, дэлхийн болон бүс нутгийн залуучуудын байгууллагуудын албан ёсны гишүүнчлэлээ сэргээж, олон улсын сургалт, залуусын солилцооны хөтөлбөрүүдийг эргэн эхлүүллээ. Энэ бүхэн нь Монголын залуу үеийг дэлхийн давцан таниулах, олон улсын хамтын ажиллагаанд манлайлагч болгон төлөвшүүлэх үндэс суурь болж байна. Үндэсний залуучуудын зөвлөлийн 4-р хуралдаанаар батлагдсан Монголын залуучуудын холбоо 2030 урт хугацааны стратеги төлөвлөгөө нь байгууллагын харилцааны тогтолцоог шинэ шатанд гаргах, залуусын хөгжлийн бодлогыг чиглүүлэх 5 үндсэн чиглэл, 13 зорилтыг агуулсан ирээдүйн Монгол иргэнийг бэлтгэх манлайлалын тогтолцоог бүрдүүлэх зорилготой цогц баримт бичиг болсон нь бидний шинжилгээний бас нэгэн бодит илэрхийлэл юм. 2025 оны 2-р хагасжилд бид нийслэлийн дүүргүүд болон 7 бүсийн чуулганыг зохион байгуулах, 8-р сарын 25-ны залуучуудын өдрийг тэмдэглэхээс гадна донтолтын эсрэг аян, хоггүй наадын аян, эрүүл саруул Монгол залуу хөтөлбөр зэрэг нийгмийн хандлагыг өөрчлөх олон төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн залуусын наадам, залуу начинд дааг гардуулах ёслол, цагаан уул, хайрын шүлгийн наадам, иргэний андгаа өргөх ёслол, Next Stop 2025 ёслол зэрэг уламжлал болсон залуусыг урамшуулж, хөгжлийг нь дэмжсэн ивент арга хэмжээнүүдийг өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Монгол улс өнөөдөр насны бүтцийн хувьд залуучуудын цонх үе дээр байна. Энэ бол хөгжлийн ховорхон боломж, ирээдүйг залуус өөрсдөө бичих цаг. Монголын залуучуудын холбоо шинжлэгдэж байна. Бүтэц, бодлого, үйл ажиллагаа, хамар хүрээгээд бүх төвшөнд бидний гол зарчим бол оролцоо, манлайлал, гүйцэтгэл. Бид зөв бодлого, зоригтой хэрэгжилт, итгэлтэй урагшлалаар залуучуудын хөгжилд түүчээлэхэд бэлэн. Шүүмжлэх биш, оролц. Хүлээх биш, манлайл. Эргэлзэх биш, хий. Монголын ирээдүй бол залуус. Харин залуусын ирээдүйг бид хамтдаа бүтээн.